Хөдөлгөөнгүй байсан хүчтэй бүр хөдөлж тавлын бүгдээрээ намайг бэрээрээ гүцэд дээрээ наа ни но Үсгүүд нийлээд уй боллоо уюуд нийлээд уг бүтлээ би ичтэй бидний ертөнц хайхалтай Эрдэн номын 35 үсэг би ичтэй 35 бид бүгд санаасоо хамстаа багтаа илүү хүчтэй хамаг бүгний үтэж чадна Сайн байцгаана уу хүүхдүүдээ? Хөөрхөн хөгжилтэй өснүүдээ үг бүтээхэд биднэ үү? Тийм ээ, Эрдэм номын эхлэл болсон эхлэлний 35 үсэг та нартаа энэ өдрийн мэндийг хүргэе. А үсэг цагаан толгой үргэлж ихэнд байдаг, ард нь Б үсэг зогсдог. Үүний араас мэдээж В үсэг дагаж хамгийн сүүлд нь Я үсэг байдаг үлээ. Ингээд өнөөдрийн нэвтрүүлэгт оролцож байгаа багуудаа хамтдаа танилцуулцгаая. Нийслэлийн ерөнхий боловсролын 38 дугаар сургуулийн буян жаргал багштай 3-ын Б ангийн Цэнгэр баг. Нийслэлийн ерөнхий боловсролын ирээдүйн сургуулийн Алтан сүх багштай 3-ын Г ангийн Улмар шар баг. Та нар миний хэлсэн авиаг яг 2 баг зэрэг хэлэх шүү заа юу. За бэлнэ үү? Ингээд намайг сайн сонсоорой. Гой. За дараагийнх. Гой. За дараагийнх. За одоо хамгийн чангаар бүгдээрээ гэж орилоо шүү. За яг энийг харж агаад ингээд хонь хураг майлж байгаа юм шиг болохгүй шүү дээ. За энэ хараа. Намаас. За ингээд энэ дээшлэхээр ингээд бүр чангарыг шүү заа. За явлаа. За маш их баярлалаа. Үнэхээр гоё цоглог хүүхдүүд өнөөдөр хүрэлцэн ирсэн байна. Ингээд хамтдаа нэгдүгээр үеийг эхлүүлэхэд бэлэн үү? За байж та нар нэг бэлэн юм шиг сонсогдохгүй байна да. За нэг бүгдээрээ нэгдүгээр үеийг эхлүүлэхэд бэлэн үү? Нэгдүгээр үе. Сонсъё, харъя, бодъё. Нэвтрүүлгийн зүгээс багуудын дунд 3 үг таалгана. Эхний үгийг үйл хөдлөлөөр харуулна. Хоёр дахь үгийг дуу чимээгээр сонсгоно. Харин 3 дахь үгийг бодтоор үзүүлнэ. Үгээ зөв тааж, зөв бүтээсэн баг оноо авна. Эхний үгийг таахад бэлэн үү? За эхний үг бол сайн сонсорой. 2 үетэй нэр үг байгаа. Ингээд бүгдээрээ дуу чимээг хамтдаа сонсцгоё. Үг бүтээх цаг эхэллээ. За 18 секунд. За өөрсөндөө ихтэй байна уу? Цаг дуслаа. За үгүй бүтээж дууслаа. Хэр зөв бүтээсэн гэж бодож байна? 100%. 100% ихтэй байна. За. За унгас гэж юу нь яг юу юм бэ? Мэдгүй.
Мэдхгүй байж энд гарч ирээд ингээд үг бүтээсэн гэж юу. За чиний хувьд унгас гэж юу вэ? Зүгээр нэг онгож байгаа хүмүүс онгож байгаа юм. Хүү ер нь тэгээ яагаад унгад юм бэ? Яг Мэдхгүй. За чи мэдчихэв нөө. Нэг хүн унгаадсан болохоор Унгах муухай юу гоё юу? муухай. Яагаад муухай? Үнхийн нүт шүү дээ. Танаа баг бүтээсэн үгэндээ одоо хэрэг ихтгэлтэй байна. За яг унгас сая мөн байсан уу? Эсвэл өөр юм гэж дуурдаг одоо чимээ байж бодлоо шүү. Яг бүрийн ихтгэлтэй байна уу те? Тий. Зөв газараа унгана гэдэг нь яг ямархуу газараа хэлдэг юм бэ? Хөдөө нутаг. Хөдөө нутаг. Оо за үнэхээр гайхалтай хариулт. За ингээд бүгдээрээ зөв хариултыг хамтдаа сонсцгоё. Унгас зүв байлаа. За хамгийн түрүүнд Улбар шар баг маань хонхоо төрүүл дарсан учраас эхний үгийг Улбар шар баг авлаа. Баяр хүргэе. Нэг оноо. За хоёр дахь үгийг хамтдаа сонсоход бэлэн үү найзуудаа? За. Хоёр дахь үг бол 3 үетэй нэр үг байгаа. Ингээд бүгдээрээ хамтдаа үзүүлбэрээ үздэцгээе. Ингээд үг бүтээх цаг эхэллээ. Эхэлсэн шүү. Хурдлаараа. Юу эсэм болоо? За яг үгээ бүтээж дуусныхаа дараа цаг дуусах төгч байна. Манайхаа. Улбар шар баг. За үгээ бүтээж дуусаад хонхоо дарыг шүү манайхаа. Дуусла. Ямар үг бүтээч юу? Цагирга. За цагирга гэж яг юу нь юу юм бэ? Ингэдэг юм уу? Тэгээ танаа багийнх яг үгээ зөв бүтээсэн гэж бодож байна уу? Зөв гэж бодож байна те. За танаа баг юу болваа хөөе? Улбар шар бага. Энэ үсгнүүд чи хайчваа. Алилагч гэж байгаа дурдсан. Үзүүлбэр үзүүлсэн яг юу хийгээд байсан? Би бол жүжигч гэж бодлоо. За харин чиний хувьд Би найзуудаа алиалагч биш гээд ил үсийг дуцаг хэлээд байхад алиалагч гээд. Чи уг нь хэлсэн юм байна те. За чи яг цагирга гэж бодож исэн юм уу эсвэл алиалагч гэж бодож исэн юм уу? Эргэлцсэн энэ. Эргэлцсэн үү? За тэгвэл бүгдээрээ зөв үгийг хамтдаа сонсоход бэлнэ үү? Ингээд мэдээж зөв үг бол цагирга зөв байлаа. Баяр хүргэе. Тэгээ цагирга гэдэг үг яг зөв бүтээсэн байна уу? Бүгдээрээ харна штэ. За. За Ц А Г И зөв үү буруу юу? Улбар шар баг юу гэж бодож байна? И үсэг энд байх нь зөв үү? Зөв гэж бодож байна. За тэгвэл байна штэ. Цагирга гэдэг үг. За би зөв үсгээр солиё. А үсэг хаа байна? За гараад ир. За танах зөв үсэг бүтээсэн, зөв үг бүтээсэн хэдий авч ишээ гараарай. А үсэг цагирга гэдэг үгийг ингэж бүтээдэг байх нэ. Зөв үгээ бүтээсэн хэдий ч үсгээ буруу байрлалыг сольсон байна. За ингээд энэ үе дээр хоёр дахь үг дээр аль багч оноо авч чадсан. Харин одоо гурав дахь үгийг яаж таах вэ гэхээр мэдээж энэ тайзан дээр үзүүлбэр тоглогдно. Тэгэхээр та нар бүр саяхаасаа илүү анхааралтай ажиллаж хараад хоорондоо ярилцаад үгээ бүтээш шүү. Ингээд хамтдаа харцгаая.
За энэ бол холбоо үг шүү. Холбоо үг. Холбоо үг шүү найзуудаа. Ярцаач. Ярц. За харсан гэж бодож чинь ингээд үг бүтээх цаг явж эхэлсэн. За яг үгээ зөв бүтээсэн цагтаа хонхоод арна шүү. Манайхаа 15 секунд үлдээ. Үгээ зөв бүтээсэн тохиолдолд хонхоод арна шүү. Үгээ бүтээгээд хонхоо. Тараараа. За 4 секунд, 3 секунд, 2, 1. Цаг дуслаа. За харъя. За танах замын цагдаа гэдэг үг бүтээсэн байна. Замын цагдаа ямар хүн байд юм бэ? Зам чөлөөлдөг. Зам чөлөөлдөг. Цэнгэр багийнх маань зам чөлөөлдөг замын цагдаа гэдэг үг бүтээжээ. За харин Улбар шар баг замын цагдаа. Замын цагдаа шиг тийм жүжигчин тийгээд тоглоодсэн. Замын цагдаа шиг. Зөв үг бол Супер та баяр хүргэе. Ингээд хоёр баг хоёулаа үгээ зөв бүтээсэн учраас нэг оноо авч чадлаа. Баяр хүргэе. Үзүүлбэр үзүүлсэн хүн бол жүжигчин биш, жинхэнэ замын цагдаа. Тийм болохоор бүгдээрээ замын цагдаа ахыгаа тайснаа урьж байна. Алга ташлтыг бэлгэлээ. Сайн бацхан хүүхдүүдээ. Хүүхдүүдэд маань өөрийгөө танилцуулаа. Ер нь өөрийнхөө мэргэжлийн онцлог тэгээд хүүхдүүдтэй хандаж юу гэж хэлмээр байна тийм ээ? Замын хөдөлгөөнд оролцох талаар бяцхан мэдээлэл өгөөч. За, ах нь Баянзүрх дүүргийн замын цагдаагийн хэлцээ зохицуулагч цагдаагийн дэслэгч Төрмөх гэдэг хүн байна. За, замын цагдаагийн ажил мэргэжил ямар онцлогтой вэ гэхээр та бүгдийн аюулгүй байдлыг хангах, гэрд нь түргэн шуурхаа очуулах тийм ээ? Төгжрөл саатлыг үүсгэхгүй байх зорилттой бидний ажил. За тэгээд хүүхдүүд ер нь нөө штэ ямар алдаа гаргадаг вэ те энэ нь ер нь ямар эрсдэлтэй вэ хүүхдүүдэд одоо нөгөө ногоон гэрлээр гарах те улаан гэрэл гэж юу юм гэдэг талаар та бас хүүхдүүд ер нь замын хөдөлгөөнд оролцохдоо юун дээр анхаарах хэрэгтэй байдаг юм болоо. Хөвчлэн хүүхдүүдийн гаргадаг алдаа нь явган хүний гарцгүй газраар гүүж гардаг, ганцаараа зам өндлөн гардаг, ногоон гэрэл асаагүй байхад зам гарч гүйцгээдэг тийм үү? Тэр болгоно болохгүй. 0-аас 10 насны хүүхэд болгон заавал асран хамгаалагчтай зориултын ногоон гэрэл цагаан шугамар зам өндлөн гарах ёстой шүү. За тань маш их баярлалаа. Бүгдээрээ цагдаа ахта цаашлах нь ажилд нь амжилт хүсээд алга ташилд бэлгэлцгээе. Маш их баярлалаа. Хоёрдугаар үеийн нэр юу вэ? Хоёрдугаар үе. Намайг алаарай. Гэрийн даалгаварт багууд эсрэг багийнхаа мэдлэгийг сорих, таны мэдхийн асуулт бэлтгэж ирнэ. Асуултанд эсрэг багийн сонгогдсон 3 гишүүн хамтран хэлэлцэж хариулна. Хэрэв 3 гишүүн асуултанд шууд хариулж чадахгүй тохиолдвол үсэг нэрлэх болон ангийнхнаасаа тусламж авах боломжийг ашиглана. Намайг олоороо үеийн асуулт асуух цэнхэр багийн нэг сурагчийг тайснаа өрье. За харин асуултанд хариулах Улбар шар багийн 3 сурагчийг тайснаа өрж байна. Цэнгэр багийн асуултын хариулт болсон нууц үсгнүүдийг тайснаа өрье. Бүгдээрээ алга ташид бэлгэлээ. Ингээд 2 дугаар үеихэд бэлэн болсон байна. За хэдэн үсэг байна бүгдээрээ хамтдаа тоолцгоё. 1, 2, 3, 4, 5, 6, 7 нууц үсэг гарч ирсэн байна.
Тэгэхээр энэ 7 үсгнүүдээр үг бүтээгнэ. За. Манай 3 асуултаа сонсоход бэлэн үү? Бэлэн бол нэг амьсгаа аваа гаргая. Хүү. За. Танан асуултаа маш гоё ойлгомжтой олбор шар багтаа одоо уншиж танилцуулнаа. Морь мал бие толгоогоос ихсрэн хөдлөхийг юу гэдэг вэ? Үсгнүүдээ. Цааш ихсэн. Игти ярилцсан хоорондоо ярилцаарай. Та нарт ярилцсан 30 секунд байгаа. Бодох цаг ихсэн. Бодох цаг 30 секунд. Сайн бодож байгаад бас 7. Аа 7. За одоо гоё ярилцъя. Юу вэ гэхгүй. За энэ хооронд би асуултыг дахиад хоёул уншаад өгчээ. толгоогоос ихсрэн хөдлөхийг юу гэдэг вэ? За 5 секунд 4 3. За цаг дууссан. Бодож дууссан уу? Юу гэж ярилцв? Шилгээ. За яагаад шилгээх гэж бодов? Наман дээр морь мал толгоо хөдлөхийг шилгээх гэсэн байсан. За зөв. Толгоогоо ингээд сэгсрээд хөдлөхийг. Та нар номоо сайн уншсан биз дээ, тий? Тийм. Бүрэн итгэлтэй байна уу? Итгэвтэй. За тэгвэл шууд хариулах уу, тий? Тэгээ. За хариулт зөв үү? Цэгэр баг. Зөв. Баяр үргийн зөв бай! Тийм ээ! Йой, за сайн л номоо уншсан байна, тийм ээ? Үсгээ нээгээд яг үсгээ нээгдсэн тохиолдолд тийм ээ? Бүгдээрээ иш За мэдээж иш ил гэ хэ шилгээх зүв байлаа. Дахин баяр үргэе. Энэ асуултынхаа дэлгэрэнгүй тайлбарыг гоё найзуудтай тайлбарлаж өгөөч. Хөдөө очихоор морь мал бие халууцаад биеийн хөдлөхийг шилгээх гэдэг. За ер нь шилгээхийг чи үйл хөдлөлөөр үзүүлэл яаж үзүүлэх вэ? Ингээд Ингэхүү. тэгээд ингээд би толгоогоо хөдөлгөөд юу ахыг шилгээх гэдэг. За манай 3 яг зөв таач чадсан шүү дээ тий. Тэгээ яг ямар үед одоо морь мал ингээд шилгээгээд одоо хүзүү толгоо хөдлөгдөйм бэ? Ингээд морь бол ингээд халууцаараа ингээд би толгоогоос ихсрээд шилгээн. Өөр бас нэг байдэн шүү дээ. Яахаар юм бол? Ялан шумуул шаваад ахаар нь хөдөлдөг. За маш их баярлаа. Харин яг одоо улбар шар баг асуултаа асуухад бэлэн болсон байна. Ингээд хамтдаа улбар шар багийн асуулт асуух сурагчийг тайснаа өрье. Амжилт! Цэнхэр багаас асуултанд хариулах 3 сурагчийг тайснаа өрж байна. Улбар шар багийн нууц үсгнүүдийг тайснаа өрж байна. Нууц үсгнүүд. За хэдэн үсэг байгаа хамтдаа тооцгоё. 1 2 3 4 5 6 7 нууц үсэг гарч ирсэн байна. За харин улбар шар багийн асуулт асуух оролцогч нэр хэмэлээ? Тун бэлэг. За асуулт асуухад бэлэн үү? Бисэн. Асуулт асууж эхэлсэн. Сүүгээр шингэж зисгсэн таргийг юу гэдэг вэ? Юу гэдэг вэ? Цаг явж эхэлсэн бодох хугацаа. Ярилцсан хоорондоо ярилцаарай. За энэ хооронд нь манай гоё асуулт дахиад нэг уншаад өгч. Ярилцчих. За. 7. Аа 7. За болчих. Хоорондоо гоё ярилцъя. Юу вэ гэхгүй. За нэг сүүгээр юу лээ? Сүүгээр шингэж зисгсэн таргийг юу гэдэг вэ? За 5 секунд үлдсэн байх шүү 3. Сайн ярилцаарай. 3 2 1 бат хугацаа дууссан. За шууд хариулах уу манай 3. Ярилцаж дууссан уу? Ер нь үгээ олж чадв. Чадаагүй юу? Шууд хариулах боломжтой юу боломжгүй юу? Байхгүй. За байхгүй. За үсгээ нээх боломжийг ашиглацгаая. За аль 2 үсэг нээх боломжтой? 3 дахь хэсэг. 3 дахь үсэг. За 3 дахь үсэг. 3 дахь үсэг бол О үсэг. За 2 дахь хамгийн сүүлийн үсэг 6. 6 дахь үсэг. За нээ. 6 дахь үсэг бас О үсэг байх нэ. Бод хугацаа явж эхэлсэн. Хоорондоо ярилцъя. Юу гэж хэлэх юм? 20 секунд үлдсэн байна. Хариулт олцсон уу? Олцсон. За манай 3 хариулт олсон байна. Цаг байгаа шүү. Та 3 яг итгэлтэй байна уу? Итгэлтэй.
Итгэлтэй харагдаж байна. За, хариултыг хамтдаа сонсцгоё. Хоормог. 3 2 1. За, хариултыг. Хоормог. Хоормог зөв үү? Зөв баяр үргээ тийм ээ. За, яагаад хоормог гэж бодсон бэ? Яа тэгвэл 3 дахь үсэг О, 6 дахь үсэг О гарч ирсэн. За, оо гэж бодсон болохоор тийм юм мэдээж нууц үсгнүүд маань үсгээ нээцгээе. Баяр үргээ энэ үг бол мэдээж та бүгдийг харж байгаачлан хоормог. За, манай гороо. Үгээ та чадлаач гоё би эндээ баяр үргээ л да гоё. Би энийг одоо тэрд юм яа дий. Зохиж мөхөө дээ. За, манай асуулт асуусан Улмар багийн манай залуу. За, ер нь амархан асуулт бэлтжүү одоо хэцүү асуулт бэлдсэн гэж бодож байна өөрөө. Хэцүү. Аа? Хэцүү юу? Хэцүү байсан учраас те шууд хариулж чадахгүй үсгээ нээсэн гэж бодож байна уу? За, тэгвэл манай гурав ер нь хоормог гэж юу юм бэ? Би хоормог нөгөө идэж тэгээ бас хийж үзэг болохоор сайн мэдгүй байна. Аха. Ер нь сонсч ирсэн үү, харж ирсэн үү? Сонсч байсан. Тэгвэл хин юу гэж хэлж ирсэн бас хаанаас сонсч ирсэн бэ? Иддэг юм уу эсвэл уудаг юм уу? Уудаг юм уу? Ууд юм уу иддэг? Ер нь хаанаас энэ хоормог гэдгийг одоо та гурав мэддэг болсон бэ? Номноос. Аав ээж ч юм уу эсвэл эмээ өвч нь ер нь ярьж өгч ирсэн. Үгүй хөдөө явж байгаагүй та гурав? Явж ирсэн. Явж байхдаа харж байгаа юм тий? Харж байгаагүй. Чи яра тэмүний лагрыг. Тэгвэл манай Улмар багийн асуулт асуусан. Ер нь чи хоормог ууж үзчихсэн үү? Үзэж байгаагүй юу тий? За тэгвэл шүү дээ. Манай гуравт бол үзэгч хүүхдүүдэд хоормогын талаар бас илүү дэлгэрэнгүй гоё тайлбарлаад өгч төхөө. Хоормогоос ингээс гаргаж ирсэн сүг шингэс тараг болоод. Оо тийм үү. Хоормогны талаар мэдээлэлтэй боллоо ингээд. Энэ үед мэдээж Цэнхэр баг маань 3 оноо авч чадлаа. Баяр үргээ. Хөгжөлтэй өсгөл нэвтрүүлгийн 3 дугаар үе эхэлж байна. 3 дугаар үеийн нэр юу вэ? Тийм ээ. 3 дугаар үе. Үсгээр наадий. Нэвтрүүлгийн зүгээс өгөгдсөн үсгнүүдээр аль баг хамгийн олон үг бүтээж чадах вэ? Багийн 3 гишүүн даалгаврын үсгнүүдийг ашиглан 2 минутын хугацаанд бүтээсэн үгийнхээ тоогоор оноо цуглуулна. Яг одоо үсгээр наадагч Цэнхэр багийн 3 сурагчийг урьж байна. Харин яг одоо Цэнхэр багийн даалгаврын үсгнүүдийг тайснаа өрье. А зөөлний тэмдэг Х, Ин, О, Д, Ир гэсэн үсгнүүд байна. Яг одоо үг бүтээх цаг явж эхэлсэн. Орон 5 секунд үлдсэн байна. Цаг дуслаа, бодох хугацаа дууссан. Ингээд яг одоо үг бүтээх 2 минутын цаг явж эхэлсэн. Эхний Хар. ногоон тайзан дээр. Хар. Барай зүг. Хар. Дараа. Анда. Хар. Авта. Дараагийн үг. Ам. Авта. Дараагийн үг. Мөр. Авта. Дараагийн үг. Ор. Зүг байна. Авта.
Хайр гэдэг үгийг автаа. Дараагийн үг. Чи андаа орооч. Хайр гэдэг үгийг автаа зүг байна. Дараагийн үг. Автаа зүг байна. Мод гэдэг үгийг авсан. Дараагийн. Эр. Мах. Битсэн шүү дээ. Энэ үгийг авахгүй юм байна шүү. За дараагийн үг мах авсан. Дараагийн үг. Хат зүг байна автаа. Хат. Дараагийн. Хам зүг байна автаа. Дараагийн үг. Дэх. Дэг автаа зүг байна. Орд автаа зүг байна. Дараагийн үг. За цаг дуусах 5 секунд. Өөр үг байна уу? Тар. Цаг дууссан. Эний амч хүлээгүй лөө. За манай гурав яаж чинь хэр үг бүтээх? Хэцүү. Энд дээр бичсэн үгнүүдээ бүгдийг одоо бүтээж чадсан уу? Чадсан. Үг бүтээхэд нь хэр хэцүү байна? Нөгөө гүүхэд байгаа нь жоох хэцүү. Гүүгээд ахаараа. Нөгөө яарад ерөөс нь их гараад байгаа болохоор. За манай нилээ их гарлаа штэ тий. Зүгээр тайзан дээр гараад зүгээр шууд бэжмаар санагдсан. За манай усаг яа. За нилээ гүүгээ түрүү нэг унаад ах шиг байсан үгүй юу? Тий. Яагаа унтсан бэ? Чи яарада Халтарсан. Хурдан гүгээд. тийм үү? За манай зөөлөн тэмдэг ер нь хэр их гарваа тайзан дээр? Амар их гарлаа. Амар их гарсан уу? Гэтэ зөөлөн тэмдэгтэй үг зөндөө байд юм биш тий? Тий. За ингээд Цэнхэр багийнх маань 3 дугаар үе дээр хідэн үг бүтээж хэдэн оноо авсныг хамтдаа харахад бэлэн боллоо. Цэнхэр баг маань 3 дугаар үед нийт хар, ам, морь, ор, хорь, харь, од, мод, мах, хат, хам, дах, орд гэсэн нийт 13 үгийг бүтээж 13 оноо авч чадсан байна. Баяр хүргэе. Улбар шар багийн үсгээр наадагч 3 сурагч гарч ирэхэд бэлэн болсон байна. Ингээд үсгээр наадагч сурагчдыг тайснаа өрье. Ажил төсөй. Ингээд хамтдаа даалгаврын үсгнүүдийг харцгаая. За ямар үсэг байна? О, Х, Н, В, З, А. Зөөлөн тэмдэг. Бодох 1 минут эхэлсэн. За. Зэв. Хамгийн сүүлд нь заваа хэлээ шүү. Хон ирэний хон. Хан. Дараа хан. Хангуугийн хан. Зан. Ван. 27 секунд үлдсэн байна. Хат бич. Яа. Хат. 10 секунд үлдсэн байна. Хэв. Эн. Бодох хугацаа дууссан. Яг одоо үг бүтээх 2 минут эхэлсэн. Ан. Зүг байна автаа. Ан. Зүг байна автаа. За. Автаа зүг байна. Ат. Автаа зүг байна. Зэв. Тийм энэ үг бол зэв зүг байна автаа. Хон. Хон. Зүг байна автаа. Хов зүг байна автаа. Хав. Зүг байна автаа. Хан зүг байна автаа.
Зан зүг байна авлаа. Эн тийм ээ зүг байна. Зүг авлаа. Хан тийм ээ зүг байна. Хан авлаа. Хат зүг байна авлаа. Дараагийн үсэг. Дараагийн үг. Хан зүг байна авлаа. Хан зүг байна авлаа. За манай 35. Ав. Тийм ээ ав зүг байна авлаа. Зах авлаа зүг байна. Зах зүг байна авлаа. За манай 13 секунд байгаа. Зов зүг байна авлаа зүг байна. Дараагийн үг 6 секунд 5 секунд үлдсэн байна. Цаг дуслаа. 19 гэж бодож байна үү те? Тоо удахгүй одоо бүгдээрээ мэдэж авах болно. За тэгэхээр ингээд өсгнүүдээ хараад үг бүтээх ер нь хэцүү байв уу? Яав. Амархан байлаа тийм ээ. Ангидаа ер нь бэлтжижсэн үү та хэд юм тийм ээ. Тэгвэл ер нь хамгийн ихтэй хэдэн үг бүтээж чадсан юм? хамгийн ихтэй 19. Тэгвэл яг бэлтснээрээ ер нь ингээд 19-с 20 үг бол бүтээж чадсан л гэж бодоод байгаа юм байна тийм ээ. За тэгвэл бүгдээрээ тоо удахгүй мэдэж авах болно. За манай өсгнүүд нийлээ ингээ ажиглаадсэн чинь ингээд тайзан дээр маш зохион байгуулалтаа гарч ирж байгаа шиг харагдаж байсан. Тэгээ ер нь хэр их бэлдсэн бэ? Нэг гайгүй хийдэг зөндөг л хэлцээ. Тийм үү. Надад бол жоохон сандарч идсэн. Тэгтээ дуугжмын заалан дээрээ бэлдэж идэвхтэй оролцсон. Тийм. Одоо ингээ та хэд маш хурдтай харагдчихсэн л да. Тэгээд энэ их хурдыг одоо хаанаас олж авбаа? Ангидаа дандаа бэлдчихсэн болохоор тэгээд яг хідэн одоо хоног хэд бэлдэв. Тэгээ яг минутаа тавьж байгаа 2 минутын хугацаа тавьж байгаа бэлдсэн үү? Яаж бэлдсэн? Өмнөх 7 хоногийн 1 дэх өдрөөс эхэлсэн. Бүр амар сайн бэлдэж эхэлсэн. Нэвтрүүлэгт орох ямар байна? Үзэж байгаа хүүхдүүдтэй хандаж одоо юу гэж? Ер нь бол жоохон сандалдаг юм билий. За. Дараа нь ялах мэдрэмж хамгийн гоё. Би тэгэхээр энд хичээгээд ороод багшаагаа баярлуулах нь зөв юм байна гэж бодсон. Маш олон үг бүтээхийн тулд юуг анхаарах хэрэгтэй юм бэ? Сайн тайван бодож бичин өгнөдөө. Манай улбар шар багийнхан маш гоё зөвлөмжүүдийг одоо үзэгч хүүхдүүдэд маань өглөө. Тэгээ дараагийн ангийнхан маань бас манай улбар шар багаас энэ зөвлөмжүүдийг аваад бэлдээрэй гэж хэлхийг хүсэж байна. Улбар шар баг маань нийт хэдэн үг бүтээснийг яг одоо мэдэж авцгаая. Ан, он, ац, зав, хон, хов, хав, хан, зан, эн, хан, хац, хав, хон, ав, зах, зах, зов. Ингээд нийт 18 он авч чадчихэ. Баяр хүргэе. Хоёр оролцогч ангийнхаа ангийн багш нарын тайзнаа урьж байна. Ангийнхаа хүүхдүүд өрсөлдөөд оролцоод те мэдлэгээ сориод ингээд байж явах хугацаанд юу бодогдож байвдаг ангийнхандаа хандаж хэлэх үг. За их хэл соёлоо дээдлсэн сайхан нэвтрүүлэгт урьж оролцуулсан та бүхэндээ баярлалаа. За тэгээд нэгэн өдрийг дурсамж дүүрэн шавнартайгаа өнгөрүүлсэндээ одоо баяртай байна. За шавнар минь сайн байлаа. Баяр хүргэе. За бүгдээрэнд өнөөдөр мэндийг хүргье. За ингээд нэг өдрийг ингээд хөгжилтөө сайхан оролцоод хамт олныг ингээд оролцуулаад энд сайхан нэвтрүүлгийг бас зохион байгуулж байгаа эхлээд танай хамт олондоо бас баярлалаа гэж илэрхийлье. Тусралтын байгууллагт 22 дахь жилдээ ажиллаж байна. За бага ангийн хүүхдүүдэд бол одоо их хэлээрээ зөв унших, бичих энэ хичээлэн маань оролцуулах. За энэ чадрыг бол хэрэгжүүлэх энэ бол маш өргөн үрээтэй маш ажиллагаа болдог. Хамт оролцсон бас сургуулийнхаа ирээдүйн сургуулийнхаа сурагчтай болон ангийнхаа нийт сурагчтай баяр хүргье. Баярлалаа гэж хэлье. Хүүхдүүд маань мундаг байлаа. Манай нэвтрүүлэгтээ их хэл соёлоо түгээцгээ урайтай амт хэвлэлийн газар хамтран ажиллаж байгаа лээ. Хоёр багштай
Анд хэвлэлийн газрынхаа гарын бэлгийг гардуулж байна. Тэгээ ангийнхаа номын сан баяжуулаад ангаараа энэ номнуудаа гоё уншаарай. Тэгээд өнөөдөр нэвтрүүлэгт минь оролцсон та нартай маш их баярлалаа. Хоёр багшийнхаа цаашдах нь ажил үйлсэд нь хамгийн сайхан мөрднийг өсөө өрөөе. За харин яг одоо бүх хөгжилтэй өсгүүтэй тайснаа урьж байна. Бүгдээрээ гараад ирээ багш нарынхаа хажууд. Гараад ирээрэй найзуудаа. Цэгэр багийнхан, Улбар шаргийн багийнхан. Яг одоо бүгдээрээ хамтдаа бүжиглцгээе. За. За бүжиглээрэй. Өнөөдрийн хөгжилтэй өсгөө тэмцээнд Цэнхэр баг маань нийт 17 оноо авч чадчихэ. Баяр хүргэе. Харин Улбар шар баг маань нийт 25 оноотой ядагч болсон байна. Баяр хүргэе. Ингээ өнөөдрийн бүх өсгөнүүдтэй маш их баярлалаа. Дараагийн дугаар хүртэл түр баяртай үзэгчтэй. Өсгөд нийлээд үе боллоо. Уюуд нийлээд үг бүтлээ. Би ичтэй бидний ертөнц гайхалтай. Эрдэм номын 35 үсэг бид ичтэй 35 бид бүх санаа зов. Хамтдаа байгаа илүү хүчтэй. Хамаг бүхний үгтэй чадна. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Анд хэвлэлийн газар. Эхэл соёлоо түгээцгээе.